Эрхэм хүндэт үзэгчдээ уудам сайхан эх орондон байна. Налгар намрын өдрөл альчлан ирж алтан шаргал наран ээж зулаа дээрээс төнсөн намрын гихэн сарын шөнийн 8-ны өлзий өчрөл тохиосон энэ бэлэгт сайхан өдөр анхдагч алдартнуудын өлгийн нутаг Булган хангай нутаг Гурван булаг сумаас энэ өдрийн нэвтрүүлгээ бэлтгэн үзэгч олон та бүхэндээ төлөвлөлөхөд бэлэн боллоо. Булган аймгийн Гурван булаг сумын унган хүү алтан гэрлэн ган тулга болон түүний гэр бүл ах トゥ хамаатан садангууд хамтдаа эцэг өвгдийн үе дамжин эдээшин сууж эрдэнэт мал сүргэн өсгөн аж төрж ирсэн Гурван булаг сумын агт багийн 7 худаг гих өнгийн цэцэг салгалсан үржил чимтэй энэ сайхан нутагт холын холоос сайвалсан харагдсан их бат цагаан суургыг сөндөрлүүлж байсан байна. Ингээд 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр буюу бэлгэн улирлын тоолын 17 дугаар сарны шороо нохой жилийн намрын түргэн сарын цагаан бичин сарын шинийн 8-ны бэлэгтийн сайхан өдөр Гурван булаг сумын унган хүү алтан гэрлийн гандулга болон түүний ураг удмынхан болон нутаг усны зан олон чуулж их бат цагаан суургаан дахин тайж үнэ. Өнөртний төвхтэй Монгол түмэн дэлгэр зүүнний өдрөлдөө нутаг усны шүтэн савдгаан баясгаж уул хайрхнаа дахин шүтэж ураг удмынхан болон нутаг усныхныхаа заяа буянг даатхан сүсгэлэн залбирдаг ийм сайхан уламжлалтай байлаа. За ингээд энэ уламжлалын дагуу энэ нутгийн ард түмэн энэ сайхан хоёр ихэр суургыг сөндөрлүүлэн бүтээж за намрын ихэн сардаа багтааж ингэж найр наадмаа хийж тахиж тайлдаг ийм сайхан уламжлалтай. За Булган аймгийн Гурван булаг сум бол яахын өргөхгүй их сайхан байгалийн үзэсгэлэнтэй сайхан нутаг. Авцах хайрхан уул нь архан талтан сөндөрлөж байдаг. Хөгн хан уул нь өмнө билээр нь сайхан бас сөндөрлөн харагдаж байдаг. Ийм сайхан байгалийн үзэсгэлэн сайхан бүрдсэн нутаг. За ингээд өнөөдрийн энэхүү их бат цагаан суурганы тахилгын үйл ажиллагааг та бүхэн хамтдаа хүлээн авч үзсэн үү?
За Аяхуу Булган аймгийн Буран Булг сумын Актвагийн нутагт орших Их бод цагаан сурганы тахилгын арга хэмжээг та бүхэн хүлээн авч үзлээ. За ингээд өнөөдрийн Их бод цагаан сурганы тахилга болон заман ган тулгын инх хүслэн хүүгийн сэвлэг дайх үргээх ёслолд зориулсан өнөөдрийн баяр наадмын үйл ажиллагааг үзэгч та бүхэн таалан сууж болгоно.
сайхан өдөр өнгийн зонголон та биднийг соглуулж баярлуулж цэнгүүлж байгаа эрхэм хүнээ та бүгдийнхээ өмнө өрөхөд бэлэн болсон байна. Ингээд өнөөдрийн игүүд сувраг тахилга замун инхүслэн хүүгийнхаа сэвлэг дахийг үргэж байгаа ган толгойхын энэ гүндэглэн найз наврын залж байна. Бүгдээрээ халуун алуудаар өгтөн авъя. Ингээд нар өрөнд гэрчилсэн намрын ихэн сарын шөнийн 8-ны бэлэг цаа өдөр бид бүх ахын дүүсээрээ бодис урганыхаас ахилгыг сайхан хийлээ. Ингээд мөн энэ хүслэн хүүгийнхаа сэвлэг хөргөг өслийг сайхан өргөнд дэлгэр хийж байна. Тэгээд та бүхэн сайхан наадаарай. За ингээд энэ наадамд манай хөрөлдсөн ирсэн нутгийн аав ээж ахын дүүс анд нөхөд та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд бид бүгдийг Монгол наадмын Монгол 93 наадмын босоо цагаан хэмээр өргөлжийн мөнгө ивэж явуултгаа. За бүгдээрээ хамтдаа дуулцгаарай. Наран мандама додомно тагта хүүхдийн шингэн хоолойгоор гинго цангинэж хүлэг мөрдийн уралдаан нь ээж дараалан явагдаж зүглээд харсан зүгээс л босон улаан тоостой зүс зүсний хурдан хөлгүүд нь бороо мөндөр шиг шааган байна. Халах Монгол орондоо хүн болон төрөж хархан богноснаас адуу малаан дээдлж мэдээ орсон цагаас хүлэг мөрөн унаж мэрэгд дээдсийнхэн эрдмийг өвдөж эзэмшиж авсан хурд сэргэлэн ухаантай хурдыг таньдаг авьяастай аавах нарыгаа дагсан анхны уяаштаасаа эхлээд агуу Монгол орныхон алдарт мандаа тод мандаа уяа цолыг хүрддэг эрхэм гүндэт уяач та бүгдийн минь сойсон гармгай хурдан хөлгүүд нь гараан дээрээс эргэхтэн газрын тоос ууч тэнкэр дэшээ угуулзран ган ширмэн туурайнд нь чулуу гэрчин гал манлалцсан харавсан жихны чулуу шиг хайрыг дайраг шунг шунг хийж харцаг шонхрын жигүүр шиг эмээлийн гүлэм далавчлан харамгүй улаан тоосонд нь харагдах үзэгдэх юмгийн болж ширүүн зоотой хөлгүүд нь шидсэн чулуу шиг эргэхтэн цайлган ээжүүдийн залбиралтай цагаан сүний цацалтай морьтой Монголын өрс тулдаал морин дээрээ
багтаж баабалчир жаахан өрсүүдийг багтахгүй байхын аргагүй. Харсан хүний сэтгэл нь хайрлахгүй чадахгүй. Яруу алдарт хурдан хөлгүүд нь явдал дундаа цуурахад олон хурдуудын дундаас онцгой хурдууд нь жигдэрхэд өмнөө яваамар дэгүүцэд төрүүлгийн төлөө хүний бодлоор сэтгэн хүчээж ихэн хурдалцааж байгаа. Хүлэг мордон харсан хүмүүрийн сэтгэл нь байгаа биендээ багтаж ядсан оволцож баярын цэнхэр нөлмөс баан байхан мэлмэрхэн адуу малдаа хайртай ард Монгол хүний алтан дэлхийд ховрхон ариун сайхан ёс байна. Эрхэм хүндэт туяаж таа бүгдийн минь сойсон энэл хурдан хөлгүүд чинь найр болгон дуягдж наадам болгон төрөөлж алтан амсартай мөнгөн доттортой хундагтай айргаар мялаалж ард толныг 10 зүгтээ хүрээлүүлж асар уулганы үүдэнд амаан дотор цолоон дуудуулж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөдөөд нь өргөн барж дэвшүүлэн айлтгая. За энэ хүү Булган аймгийн Гурван Булаг сумын их бод цагаан сурганы тахилга наадам болон заман одоо Булган аймгийн Гурван Булаг сумын уугуул хүү алтан гэрлийн ган тулгын хүү инх хөслөнгийн сэвлэг дахийг үргээх одоо өнөөдрийн энэхүү сайхан баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа бол одоо үнэхээр одоо урлаг соёлын олон сайхан хуучид хүрэлцэн ирсэн. Үнэхээр одоо өргөн дэлгээр сайхан одоо нээлт болж за нээлтийн үйл ажиллагааны дараагаар өнөөдрийн энэхүү баяр наадам зориулсан хурдан соёлын насны мөрдийн уралдаан гарааны зурхаа тишээгээ хөдөлсөн байна. За монголчууд маань хизээнээсээ одоо соёлынгийн уралдааныг бол хамгийн одоо хурдтай хиймэртэй гэж одоо бэлгшээж ирдэг. За тэр ч утгаараа одоо соёлынгийн хөлсөнд одоо хүрж хоосонд нь одоо гаргацсан хүн бол одоо бүтэн жилийнхээ хиймэр заслыг даадгаа гэж одоо ингэж бэлгшээж үздэг байгаа. За хурдан соёл насны мөрдийн уралдаанд газраас хүрэлцэн ирсэн шандас хурдан 34 өрөө одоо өнөөдрийн наадамд бүртгүүлсэн байгаа харагдаж байна. За эдэн дотор одоо мордын тоо цөвдөрхөн боловч одоо нэлээд одоо хол ойроос хурдан хөлгүүд одоо хүрэлцэн ирсэн ийм одоо сайхан наадам болж байна. За тухайлх юм бол одоо өнөөдрийн наадамд хамгийн холоос буюу 300 км-ийн одоо цаанаас Өр ханга аймгийн Баянгол сумын харьяад аймгийн алдар туяаж төмөр хүрийн ган зэрэг одоо 2 соёлын морьтой ирсэн байна. За өнөөдрийн наадмыг одоо зохион байгуулагч Булган аймгийн Гурван Булаг сумын харьяад туяаж алтан гэрлийн ган толгын хурдан бороо соёлын одоо өнөөдрийн наадамд одоо мөн мордсон байгаа харагдаж байна. За ингээд одоо олон газрын сайхан хурдан хөлгүүдээс өнөөдөр тоосоо өргөхөд бэлэн болсон байна. Архангай аймгийн Өлзийд Өгийн нур сумдаас одоо бас олон морьд одоо хүрэлцэн ирсэн байгаа. За соёлонгууд одоо төхөөрөмжн дээр одоо бүгдээрээ хүрэлцэн ирсэн байна. За хорчидоо эрхэм хүндэт үзэгчтэй. Ийхүү Булган аймгийн Гурван Булаг сумын их бод цагаан сурганы тахилга наадам болон заман одоо алтан гэрлийн инх хөслөн хүүгийн сэвлэг дахийг үргээхэд одоо зориулсан хурдан соёлын насны морьдууд гарааны зурхаагаас нэгэн зэрэг сайхан өргөж байгаа торгон мөч одоо харагдаж байна. За соёлынгийн уралдаанд одоо бүгээн дүүхэн зүсмийн албанууд гарч ирээд одоо өнгөлцсөн байгаа харагдлаа. За хамгийн одоо зөв талаар нь урагшилж байгаа энэ цээж нэмнэтэй сайхан бороо бол Булган аймгийн Гурван Булаг сумын харьяат уяаж ган толгын инх хөслөнгийн хурдан бороо байна. За өнөөдөр одоо алтан хонгор дахин үргэж байгаа инх хөслөн хүүгийн хурдан бороо одоо өнөөдөр өсвөр дүүхэн гарч ирээд урагшиллаа. За аман хөзөө 3 багцаан дээр дахиад бороо гараад ирсэн. За энэ бол одоо Гурван Булаг сумын харьяат уяаж алгаагийн дугрын бороо байна. Өнөө жилийн Гурван Булаг сумынхаа наадамд энэ жил аман хөзөнд дурдсан байгаа. Цэнгэр хувцастай хөвгтэй цагаан буурдураа гараад ирсэн Архангай аймгийн Өгийн нур сумын харьяат аймгийн алдар туяаж Тасцэвгийн дэлгэр насангийн хурдан буурдураа байна. За өнгөн дээр нь гарч ирсэн хонгор халдсан өрөө бол Булган аймгийн Гурван Булаг сумын харьяат Иргэцраа компани захирал Цогтын Бат Эрдэнийн одоо хурдан хонгор халдсан өрөө байна. За хонгор халдсан өрөө одоо өнөө жилийн тун одоо хурдан байгаа өрөө юм гэсэндээ. За аман хөзөн дээр нь алгаагийн дугрын бороо 3 дээр Тасцэвгийн дэлгэр насангийн хурдан буурд өрөө. За 4 дээр одоо өнөөдөр баяр наадмыг зохион байгуулж байгаа алтан гэрлийн ган толгын хөө инх хөслөнгийн хурдан бороо гараад ирсэн байгаа. Сумынхаа баяр наадамд 6 турдсан Төв аймгийн Баянжарган сумын наадам төрүүлсэн ийм одоо сайхан хурдан өрөө байна. За наадтаар гараад ирсэн Улааншар цээж нэмнэтэй хурдан саар өрөө бол Булган аймгийн Баян нур сумын харьяат аймгийн алдар туяаж хонгорын бат мөнхийн хурдан саар өрөө байна. Баян нур сумын наадамд энэ жил төрүүлсэн өрөө гэж байсан да. За наадтал дээр одоо цэнгэр хувцастай хүүхдээ дахиад сайхан цавд өрөө гараад ирсэн саар өрөөний саадлаар урагшилсан байгаа. За энэ бол одоо мөн Булган аймгийн Баян нур сумын харьяат туяаж Батулгын зэр өрөө байна. За ардл дээр нь Тасцэвгийн дэлгэр насангийн буур өрөө ороод ирсэн. За хонгор өрөө чармстан шударч байгаа өрөө байна да. За энэ бол одоо Булган аймгийн Гурван Булаг сумын харьяат Иргэцраа компани захирал Цогтын Бат Эрдэнийн одоо хурдан хонгор өрөө байгаа. Өнөө жил сумынхаа наадам төрүүлсэн ийм одоо сайхан хурдан буйн өнөөдөр гарч ирээд нэвт туулаад явчлаа. За цээж нэмнэтэй хүрэн өрөө бол одоо Булган аймгийн Гурван Булаг сумын харьяат яаж алтан гэрлийн ган толгын хурдан хүрэн өрөө гарч ирсэн байгаа харагдлаа. Архангай аймгийн Өгийн нур сумын алдар туяаж Зоригт Баатрын 5-гийн одоо хурдан хүрэн өрөө гараад ирсэн урагшиллаа.
За түүний ардал дээр шарвцтай хөгдтэй азархан хээр үрээ бол Архангай аймгийн Хотон цумын хариат байж Осор жамаагийн хурдан хээр үрээ байна. За түүний ардлын өрөөнүүдийг өнгөлөөд Архангай аймгийн Үлзий цумын хариат байж Батбаатрын холбоолог үрээ орж ирсэн байна. За мөн одоо Архангай аймгийн Үлзий цумын хариат байж аймгийн алдарт яаж нэргүй шинж чулууны хурдан зэр дээр ороод ирсэн байгаа харагдлаа. За Архангай жигийн одоо олон сайхан өрөөнүүд одоо өнөөдрийн надад мордсон байна. Архангай аймгийн Өгөөний нуур сумын хариат яаж Зориг Баатрын лавгийн хонгор өрөөнд одоо тэр ардал шарвцтай хөгдтэй гарч ирсэн байна. За шар цэжнээтэй энэ том бор үрээ бол Архангай аймгийн Хотон цумын хариат байж Хорлог гаруун бор гэдэг үрээ байна. За Хортон соёлын үндэсний мөрдөн уралдаан модод цул сайхан задарчсан урагшилж байна. За Архангай аймгийн Өгөөний нуур сумын хариат яаж Савгагийн хурдан хүрэн үрээ бол одоо ер нь сумын наадмад олон дөрвөлж яригдж байгаа хурдан үрээ байгаа. За шүтлэн үрээ хашаатын наадамд яригдсан. За Өгөөний нууртаа яригдсан соёолын одоо өнөө жил Өгөөний нуур суманд аман хүзүүн урлаад гурван булаг сумын наадамд 3 турдалсан юм хурдан үрээ гарч ирсэн байна. За Архангай аймгийн Үлзий цумын хариат яаж нэргүй шинж чулууны хүрэн үрээ дахиад одоо цаатлаараа гарч ирээд болчих шиг боллоо. За хамгийн ардал дээр гараад ирсэн хурдан халтар үрээ бол одоо мөн Өгөөний нуурын Зориг Баатрын лавгийн хурдан халтар үрээ гарч ирсэн байгаа. За энэ одоо эцэг азарган Булган аймгийн гурван булаг сумын наадамд одоо төрүүлж байсан юм гэлээ дээ. За лавгаа уяж одоо өнөөдөр надад 3 хязгаарлан соёлын насны мөртөө ирсэн. Гурвуулаад одоо 10 дотор одоо оролдож байна. Хамгийн ардал дээр одоо хонгор үрээ гараад ирсэн урагшлаа. За тэр цаатлаар угшлаад байгаа сайхан хуулалт үрээ бол Архангай аймгийн Үлзий цумын хариат байж Батбаатрын хуулалт үрээ аймгийн бүсгийн наадамд 1 харигдаж сумын наадамд 2 харигдсан юм урдан хуулалт үрээ гараад ирсэн урагшилж байгаа харагдлаа. За энэ ногоомцтой өгдөө зээр дөрөө Төв аймгийн Хүн сумын өгөө тод манлаа яаж банзрагчин бэлэг дэмрэлийн адууны өгшөлтэй Архангай аймгийн Үлзий цумын хариат байж нэргүй шинж чулууны хүрэн үрээ. За Завхан аймгийн Асгацсан болсон бүсийн уралдаанд аймгийн бүсийн уралдаанд төрүүлж байсан. За Архангай аймгийн өндөр улааны бүс одоо мөн айрагдж байсан ийм одоо сайхан хурдан үрээ гараад ирсэн одоо энэ урагшилж байгаа харагдлаа. За Архангай аймгийн Өгөөний нуур сумын хариат яаж Зориг Баатрын лавгийн хурдан хүрэн үрээ түүний өнгөн дээр цэнгэр уцтай хөгдтэй буур дөрөө бол Архангай аймгийн Өгөөний нуур сумын хариат яаж Дасцэвгийн дэлгэр насангийн хурдан хонгор үрээ буур дөрөө гараад ирсэн урагшиллаа. За энэ цагаан уцтай хөгдтэй бэлэвсэн хэр үрээ бол энэ жил одоо шүтлэн настай үрээ. Булган аймгийн Дашин жилийн сумын хариат яаж амар санаагийн хурдан хэр үрээ өнөөдөр бас ах нартайгаа сайн уралдаж байгаа үрээ байна да. Ер нь одоо түн дээгүүрхэн гарч ирсэн байгаа харагдлаа. Цэнгэр уцтай хөгдтэй том хүрэн үрээ бол одоо Монгол байд хамгаалтай хурдан үрээ. Архангай аймгийн Үлзий цумын хариат байж нэргүй шинж чулууны дахиад одоо хүрэн үрээ гараад ирсэн энэ урагшилж байна. За дундлын бор үрээ бол одоо гурван булаг сумын хариат яаж Алгагийн дугрын хурдан бор үрээ энэ сумын наадмад аман хүзүүнд дурдсан үрээ байгаа. За 5-6-7-8 багцаан дээр өгж байгаа өрөөнүүдийг одоо үзэгчтэй охинд харуулад өнгөнийхөө 2 өрөөний давтыг харуулах гэж байна. За ингээд Булган аймгийн гурван булаг сумын их бод цагаан сурганы тахилга наадам замун одоо ган толгын инх хөслөн хөөгийн сэвлэг дай хүргээ хөсөл зориулсан өнөөдрийн хурдан соёлын насны мөрдөн уралдааны үзүүрийн 2 үрээ гарч ирээд одоо үнэхээр одоо сэрхэн хол тасарсан байгаа харагдлаа. Булган аймгийн гурван булаг сумын хариат яаж Ирэх царай компани захирал Цогтын Батэрдний хонгор халдсан үрээ Сартаа хонгор 2 үрээ хоёр нь одоо хоёулаа гарч ирээд сэрхэн хөдөлсөн байна. 2 үрээ одоо өнөө жилийн одоо хоёулаа хязгаарлан настай өрөөнүүд за аргагүй хурдан байгаа өрөөнүүд юм сэн. За энэ сайхан хурдан 2 хонгор өрөөний уяас яргыг нь гурван булаг сумын аймгийн алдарт уяаж бүр аригчаагийн шижир болд гэдэг уяаж одоо уяж тааруулж өнөөдрийн наадамд одоо 2 өрөө өнгөлж байна. За хязгаарлан хонгор өрөө өнөө жил сумынхан баяр наадам түрүү магнаа турдалсан байгаа. За хонгор халдсан өрөө аман үзэний хонгор халдсан өрөөнд одоо өнөө жил одоо Булган аймгийн 80 жилийн тохиолсон байгаа. За 80 жилийн сорилго уралдаанд бол түрүүж байсан ийм одоо сайхан хурдан өрөө байна. За 2 хонгор өрөө ингээд хойно урдаа одоо нэлээд зайтайхан гараад ирсэн урагшиллаа. Нэг уяаны 2 хүүхэд одоо ер нь хунчиг хашир дуухан сайхан унж байгаа юм байна. За ер нь одоо хойноос яг биеийг халсан сайхан морин соёлонгууд одоо олон ус гарч ирэх байгаа. Тийм учраас одоо ер нь хашир дуухан хадгалж уралдсан дээр байгаа. За хонгор үрээ Сартаа хонгор үрээ бол одоо Сүхбаатар аймгийн Уул уян сумын өгшөлтэй үрээ юм гэлээ. Аман хүзүүний хонгор халдсан үрээ бол Дорнод аймгийн цагаан уул сумын өгшөлтэй ийм одоо хурдан 2 буян өнөөдрийн наадмыг өнгөлөд одоо гараад ирсэн байгаа харагдлаа. За 2 үрээний зай бол одоо нэг иймэрхүү байна. За 3 дээр нэргүй шинж чулууны хурдан хүрэн үрээ. За Баян нуурын хонгорын Батмонгийн саар үрээ 4 дээр 5 дээр Дашин жилийн сумын үрээ амар санаагийн хэр үрээ 5 дээр өгшөллаа. За 6 дээр одоо Булган аймгийн уран булаг сумын хариат яаж ган толгын инх хөслөний хурдан бор үрээ гараад ирсэн урагшиллаа. 7 дээр одоо уран булаг сумын наадамд аман хүзүүнд дурдалсан. За уран булаг сумын хариат яаж Алгагийн дугрын бор үрээ ороод ирсэн байгаа. За нэргүй шинжилгээний хүрэн үрээ зээр дүрэн одоо бас гараад ирсэн байна. Архангай аймгийн Өгөөний нуур сумын хариат яаж Дасцэвгийн дэлгэр насангийн хурдан цагаан буур үрээ үзүүрийн 10 өрөөнд дотор урагшиллаа. За ардл дээрээс одоо морин халин үрээ үнэхээр одоо нэлээд эрчтэй хэн орж ирж байгаа харагдлаа. Өнөөдрийн баяр наадмад их холоос одоо 300 гаруй километрийн алсаас зорж ирсэн Өвөрхангай аймгийн Баянгол сумын хариат байж төмөр хүрийн ганцэргийн хурдан халин үрээ өнөөдөр нэлээд хойноос зүтгэж байгаа харагдаж байна. Өнөө жилийн Өвөрхангай аймгийнхан баяр наадам түрүү магнаа турдалсан.
За хэдхэн хоногийн өмнө Дундгов аймгийн Луус суманд болсон Монгол улсын манлай яаж Гавьяд малчин Дамдэржигийн Эрдэнэжлэн манлай болон за Монгол улсын ураг малчин Содмын Баатар нарын ялалга наадамд одоо айрагдж гад ирсэн хурдан үрээ байгаа. За Архан аймгийн Үлзий цумын хараад байж Батбаатарын холбогдороо арын өрөөнийг хөдөлсөн байгаа харагдаж байна. За Булган аймгийн Баяннуур сумын хараад байж Батбаатарын мөр үрээ өнөө жил одоо Баяннуурын наадамд хязгаалan үрээ аман хүзэн дурдсан мөр үрээ урагшилж яваа харагдлаа. За мөн одоо Үрхэнгаан Баянгуулын төмөр хүрийн гамзаргүй яж хурдан цоохор үрээ энэ жил Үрхэнгаан аймгийн баяр наадамд айрагдсан одоо юм хурдан үрээ гарч ирсэн 20 дэмэг сандар урагшиллаа. Архан аймгийн Өвгийн нур сумын хараад яаж Сэрдамгийн мөрдөрэ гэдэг энэ гараад ирсэн байна. Сумын наадамд 5 айрагдсан юм хурдан үрээ байна. За түүний заалтаар нь Булган аймгийн Могод сумын хараад яаж лаг дөржийн хар халтар үрээ гараад ирсэн. Хүн одоо сайхан өштэй урагшилж байгаа харагдлаа. За хамгийн арал дээр нь гараад ирсэн шар галаг үрээ бол одоо Булган аймгийн Хотог өндөр сумын хараад яаж хишиг жаргалын шар гэдэг үрээ байна. Сумынхаа наадамд энэ жил одоо айрагдж чад давхар уяагаар ярьж уралдаж байгаа маань. За зөв талд нь урагшлаад байгаа энэ хурдан бор үрээ бол одоо Булган аймгийн Баяннуур сумын аймгийн алдарт буяа Чойдоржин Содомгон унган ийм одоо хурдан үрээ байна. Баяннуур сумын хараад байж Батбаатарын мор гэдэг үрээ байна. За одоо үзрийнхаа мөрдөнд нөхдөд тавхандаа харуулнаа. Энэ жил одоо Булган хангаан нутаг 80 жилийн түүхтэйг тэмдэглэсэн. Үнээр одоо зун зуншлаг гэж одоо хачин сайхан байгааг үзэгчтэй өвгөн харж байгаа бах. За энэ Архангай аймгийн Хотон сумын хараад байж Хорол гармын бор гэдэг үрээ гараад ирсэн байгаа харагдаж байна. Түүний саалтаар нь Өгийн нуурын аймгийн алдарт буяач Растивгийн дэлгэр насангийн хурдан буур үрээ байна. За өнөөдрийн наадамд одоо олон газрын эрдэм сайхан уяажад хурдан урсгал мөрдийн шанцыг сорж Булган хангаан нутагт оролдож байна. За Растивгийн дэлгэр насангийн дахиад буур үрээ гараад ирсэн. Дундлын бор үрээ бол одоо Булган аймгийн Буран Булган сумын хараад байж Алгагийн дугрын бор үрээ. За сая одоо энэ Архангай Өгийн нуурын Лавгагийн алтар үрээсээ дэлгэсэн харагдлаа. За халиун үрээ бол одоо өнөөдрийн наадамд тунж одоо шуурхаад ухаан үргэлжлэх нэ. Аргагүй одоо Үрхэнгаан аймгийн баяр наадамд өнөө жил төмөр магнад урдсан. Халиун үрээ бол одоо ер нь бөөр зааж хурдлах баг. За төмөр хүрийн ганцэр гэдэг үеж одоо халахын наадмын хаанч очиж уралдсан ариг төрүүтэй сайхан наадаг. Үнэхээр одоо сайн үеч юм аа. За Архангай аймгийн Өвгийн нур сумын хараад байж нэргүй шинэ жилийн хурдан хүрэн үрээ бол одоо өнөөдөр 10-ын бүрэн дээр урагшлаад байна. За Өгийн нурын Лавгагийн одоо хурдан зээр дүрээ байна. За энэ одоо хурдан хээр үрээ бол өнөө жил шүлхэн настай үрээ Булган аймгийн Дашин жилийн сумын хараад байж амар санаагийн хээр үрээ бол одоо өдөрийн 5 үрээн дээр нэг сайхан одоо залгаж ирээд жаахан одоо хойшлж байна да. За ер нь одоо ярж жаахан дутаж магадгүй да аргагүй бас 2 насны одоо дээр одоо гэдэг бол бас нэлээд зөрөөтэй байгаа. За хөгцөнгөр уцтай хүүхэдтэй энэ одоо том хүрэн үрээ бол Архангай аймгийн Үлзий цумын хараад байж нэргүүн шинэ жилийн одоо хурдан хүрэн үрээ байгаа. 30 номертой хүрэн үрээ ордож байсан. Бүртгэл дээр хараахан байхгүй бас энэ нэргүүн шинэ жилийн хүрэн үрээ бол одоо баг хүн байгаа хаа. За түүний өнгөн дээр нь одоо өнөө жилийн Булган аймгийн Баяннуур сумын наадамд түрүү магнад урдсан Баяннуур сумын аймгийн алдарт уяач Хонгорын Батмөхийн одоо хурдан саарл үрээ гараад ирсэн урагшиллаа. За өнөөдрийн баяр наадмыг одоо ерөнхийдөө зохион байгуулагч Алтан гэрлийн амдуулгын хөө мөнх хөстөн инх хөстөн хүүгийн одоо хурдан бор халдсан үрээ өнөөдрийн наадамд тасарсан 2 хонгор халдсан үрээний аргал дээр ирсэн одоо урагшилж байгаа харагдаж байна. За хонгор халдсан үрээнүүд ч одоо өнөөдрийн наадамд үнэхээр одоо түргэнхэн байгаа юм байна. За Булган аймгийн Уран Булган сумын хараад Бэргсраа компанийн захирал Цогтын Бат Эрдэнэ гэдэг үеж одоо бас л одоо адууны төлөө олон сайхан одоо үржлийн ажил хийж ер нь одоо сайхан одоо гаргаж ирж уралдаж байгаа юм уяачаа. За хонгор халдсан үрээ одоо хөдөлсөн байгаа. Сартаа хонгор намын үзэн дээр. За 3-4-2 үрээг одоо хүүхдүүд нэг сайхан одоо жоохон хөдөлгөөд үзүүрийн 2 дээр одоо залгуулж байгаа харагдлаа. За өнөөдөр одоо Булган аймгийн Уран Булган сумын хараад Алтан гэрлийн амдуулга гэдэг энэ залуу бол одоо ер нь нутаг орондоо сайхан одоо наадам уралдааны зохион байгуул нутаг усныхаа зам орныг одоо баясгаж хурдан бор халдсан үрээ одоо өнөөдрийн наадамд аймгийн 3 дээр гарч ирээд урагшилсан байгаа. За энэ одоо Булган аймгийн Уран Булган сумын хараад Монгол улсын нутманд байж Хүрвийн мэнд баярын адууны огшилтай ийм хурдан үрээ байгаа. Өнөө жил Төв аймгийн Баян жаргалан сумын наадамд одоо түрүү магнад урдлаад Булган аймгийн Гурван Булган сумынхаа наадамд 6 урдалж чаад за хэдхэн хоногийн өмнө Архангай аймгийн Өгийн нур сумд одоо нэг багийн наадамд одоо төрүүлсэн үрээ гэж байгаа. За ингээд хурдан бор үрээ одоо өнөөдрийн наадамд аймгийн 3 дээр гараад ирээд ингээд сайхан урагшиллаа. За 2 хонгор үрээч одоо ер нь амралтайхан яваадаг. Ер нь одоо энэ 2 хонгор үрээн дээр одоо залгуулад нэг аваачил яадаг юм болов да гэсэн одоо бодолтой одоо хүүхэд урагшуулж явах шиг байна. За соёлынгийн уралдаан бол одоо газрын талыг нэгэн сайхан өнгөрцөн мордын одоо зул сайхан задарсан ер нь нэлээд цуурсан байгаа харагдаж байна. За дөрөвдөр Баяннуур сумын хараад байж Хонгорын Батмөхийн хурдан саарл үрээ сумынхаа наадамд өнөө жил төрүүлсэн урд 2 жил нь одоо хоёуланд нь айрагдсан юм хурдан үрээ байгаа. За хээр үрээ Дашин жилийн амар санаагийн хээр үрээ Өгийн нуурын Зоригт Баатарын Лавгагийн хүрэн үрээ халтар үрээ хоёулаа одоо урагшилж байна. За халтар нь одоо энд урагшилж байна. Үрхэнгаан аймгийн Баянгол сумын аймгийн алдарт уяаш төмөр хүрийн гамзрын халиун үрээ цоогор үрээ хоёр одоо хоёулаа
одоо ер нь зөрөө өнгөрч байгаа харагдлаа. Халуун үрээ бол одоо өнөөдөр аймгийн баяр наадамд төрүүлсэн. За Хурдан цоохор үрээ аймагт амжилт айрагдсан үрээ гэсэн байгаа. Хар хоринд одоо сайн нэг наадамд төрүүлчгээд ирсэн байгаа. За төрийн наадамд 2 удаа айрагдсан. Төмөр хүрийн амзраг яачин Арслан хар гэдэг газрыг одоо манай үзэгчд амтахгүй сайхан мэддэг баг. За тэр Хурдан хар азрагны одоо төл болсон Хурдан цоохор өнөөдрийн наадамд 10 эдийн максан дээрээс одоо шуурхаад авах нөлтөө урагшилсан байгаа харагдлаа. За цоохор нэг 8-9 максан дээр урагшилж байгаа юм болоо да. За Архан аймгийн өмнө орсон хэрэг зориг тоотрын тавга гэдэг үеч өнөөдөр нь 3 соёлын мөрдүүлсэн. Өнөөдөр Сларкко сайхан уралдаж байна. Хүрэн мөрөө анжил Булган аймгийн 3 болгосон наадамд 3 турдалсан. За эцэг азраг нь Төв аймгийн Заамар сумын хэрэг үеч Далхсран гэдэг үеч Хурдан халтар азраг байсан байлаа. За ингээд халтар азраг нь одоо Булган аймгийн 3 болгосон наадамд хязгаарлан хүрээндээ төрүүлж байсан. Удаатай байлаа. За өнөөдөр түүний төлөн 3 төлөн одоо өнөөдөр гарч ирж уралдаж байна. За өсгий цагаан хэр үрээч одоо ер нь нэг суумаад үлдмээр маягтай болж ирээд иргэд сэхэд байдаг. Үнэхээр одоо төрөлхийн хурдан адуу юм байна. За энэ хэр үрээ бол Булган аймгийн Дашин жилийн сумын харьяат байж Амар санаагийн хурдан хэр үрээ. Өнөө жил одоо олон наадам төрүүлж яригдж байгаа юм хурдан үрээ байгаа. За түүний өмнө дээр нь Булган аймгийн 3 болгосон сумын харьяат байж Ган дулгын их хөслөнгийн хурдан бор халдсан үрээ гараад ирсэн байгаа. За бор халдсан үрээ одоо эзэн үеийнхэн өнөөдөр энэ сайхан баяр наадамд аргагүй одоо бас сайхан уралдаж айн төр үрдэж эзнийгээ бас баярлуулж тун магадгүйхэн байгаа үрээ дээ. За хэр үрээ одоо хөөлөрж ирээд одоо бор үрээ буруу зөв талаар нь одоо тохоод 2 хонгор үрээн дээр одоо залгахаар одоо урагшилж байгаа шиг байна. За үзүүрийн 2 хонгор үрээ одоо асуулттай амруухан байгаа да. За бор үрээ хөдлөгсөн. Үнэхээр одоо үзүүрийн хязгаар соёлгуудын уралдаан үнэхээр шивтэй сайхан болж байна. Өнөөдрийн наадамд одоо 2 хязгаарлан хонгор үрээ хөдлөгсөн. 3 дээр одоо гандлагын хэвслийн бор үрээ. 4 дээр шүтлэн хэр үрээ гараад ирсэн. За одоо мужиг. Үнэхээр одоо сайхан уралдаан болох нь дээ. За 2 хонгор үрээг одоо хүүхэд нь хэсэг амрааж байгаа дахиад хөдлөглөө одоо өнөөдөр одоо энэ 2 хонгор үрээн дээр одоо морь залгахад одоо бас л том бэрхтэй хэн байхаар хинжтэй болоо явжлаа. Булган аймгийн 3 болгосон сумын харьяат Бэлтра компаниас ихрэл Зогтын Батэрдний хонгор халдсан үрээн одоо хөдөлсөн байгаа бол за толин сартаа хонгор үрээ бол одоо үнэхээр одоо бас хурдан байгаа үрээ байна. Өнөө жилийн сумынхаа баяр наадам түрүү магнад ордуулсан хурдан хонгор үрээ өнөөдрийн одоо Булган аймгийн 3 болгосон сумын Актвагийн нутагт орших их бод цагаан сурганы тахилга наадам болон Ган дулгын их хөстөн хүүгийн Сэмдэг дайгны энэхүү сайхан баяр наадамд одоо хурдан соёлын насны мөрдгийн уралдааныг хөдөлж байна. За энэ хөслөнгийн бор халдсан өрөө ороод ирсэн да. Ер нь одоо Монгол түмэн маань эртнээс ярилцахдаа одоо хүүхдийн сэвлэгний найранд одоо жилдээ 3 найранд очсон байхад бас бүтэн зэлгийн одоо хиймэр дундаг даадгаа гэж одоо бас бэлэгшээдэг ийм одоо сайхан наадам болж байна. За төмөр хүрийн ганцраг яачин халуун соёлын бол одоо өнөөдрийн ер нь нэлээд доохноос одоо туулсараад үзүүрийн хідээр залгалаа да. Үнэхээр одоо хурдан багтаж ятсан ийм сайхан өрөө байна. Ер нь одоо хол нутгаас ирсэн үрээ за замдаа жоохон ядарсан юм болоо жоохон эрен дарагдсан байх шиг харагдаж байна лээ. За 5 дээр гарч ирсэн энэ хурдан хэр үрээ бол Дашин жилийн сумын харьяат байж Амар санаагийн хурдан хэр үрээ. Айргийн 5 дээр одоо урагшилж байна. За хүүхэд одоо хэр үрээг 2 3 одоо айхтар шахаж үзүүрийн 2 хонгор үрэн дээр аваачаад одоо жоохон хөлн одоо саалсан шиг боллоо. За түүний арал дээр нь Архан аймгийн Өвгийн нур сумын харьяат яач Зориг тоотрын лавгагийн хүрэн үрээ халтар үрээ 2 нь ороод ирлээ. За 2 хонгор үрээ 2 үрээний хувьд одоо үнэхээр сайхан хурдан байна. Төмөр хүрийн амзраг яачин цоохор үрээ өвөр хангамгийн баяр наадам түрүү магнад ордолсон ийм одоо сайхан хурдан боём байна. Арслан хар азрагныхын одоо анхны жил болсон энэ сайхан цоохор үрээ бол түн одоо сайхан хурдан байгаа үрээ байна. За Булган аймгийн Дашин жилийн сумын харьяат байж Амар санаагийн өсгий цагаан хэр үрээ одоо өнөөдрийн наадамд айргийн 5 дээр гараад ирсэн байгаа харагдлаа. 4 дээр одоо өнөөдөр цэвэр техникийн найрыг хийж байгаа. Алтан жилийн анддаг яачин хөө их хөстөнгийн одоо хурдан бор алдсан үрээ гараад ирсэн. 4 дээр одоо урагшлаад байгаа харагдаж байна. За бор алдсан үрээ бол одоо сунгар дуухан сайхан уртлаг хийжтэй. Үнэхээр одоо сайхан их насны мөр гарч ирж мэдхээр л одоо юм мөрөө дээ. За үзүүрийн 3 үрээний уралдаан бол одоо их сайхан сонирхолтой болох нь. Халуун үрээ одоо үзүүрийн 2 дээр ширнэг аргагүй борисааж одоо өнөөдрийн наадам үзүүрийн 2 мөрөн дээр очлоо доо. За ингээд одоо шугам юу болохыг одоо хамтдаа харцгаана. Бариа бол одоо эндээс 1 км гарантай яваад л одоо орохоор болсон байгаа. За хонгор халдсан үрээ сартаа хонгор үрээ нь одоо хөтөлсөн хിവэрэ байгаа байна. За төмөр үрийн ганцраг яачин хурдан халуун үрээ нь одоо өнөөдрийн наадамд их л одоо доороос сэтгэсээр гад ам хөөцөн дээр гараад ирсэн да. Хүүхэд нь одоо энэ сайхан эрийг нь одоо хадгалж уралдах хэрэгтэй. Яг одоо барианы торгон үзүүр дээр одоо уралдаан жүктийн урагхан авяас чадварыг одоо үнэхээр одоо шалгадаг тэр сайхан мөчөд одоо ойрцоор байна. За халуун үрээ бол одоо өнөөдрийн наадамд үнэхээр одоо дөрвөн байгаа хурдан байгаа үрээ байна. За хонгор үрээ одоо зогтоосоор гад халуун үрээнд одоо баригдчих шиг боллоо. За ингээд одоо өнөөдөр Булган аймгийн 3 болгосон сумын их бод цагаан сурганы тахилга наадам болон энэ хөслөн хүүгийн Сэмдэг дайгны баяр наадамд зориулсан энэхүү одоо соёлын насны мөрдийн уралдааны түрүүжүүд тавилангийн үзүүлэлт болс нэлээд өгсөн байгаа.
Өвөр хангай аймгийн Баян улсын хариат байж төмөр үрийн ам зэрэг гэдэг үеж үнэхээр одоо сайн үеж юм аа. Халин нүрээ бол одоо Сүхбаатар аймгийн Асгад цэцмийн хариат байж Бодожов гэдэг үний одоо Бодожов урамдагийн унган ийм одоо хөлөг байгаа. За алдарт одоо шүвгэр зээрд алрахтаа бол одоо удам өгшил бас нэг орох бах. За халин нүрээ одоо нэг өвдөн хомрочтаар өрхгүй манда иймэрхүү одоо зайтай өнгөлөд гараад ирсэн байгаа бол Болгон аймгийн уран бүлэгсмийн хариат байж Цогтбат эрдэнэ хурдан хонгор үрээ одоо амуу хөлн дээр гараад ирсэн. Урагшлаа. За гэхдээ хоёр хонгор үрээ бол одоо бас дөнгөж иргэд одоо их сайхан дээгүүрхэн уралдсан амралтал байгаа бах. Ямар ч байсан халин үрээн дээр одоо залгах нь бол нэг залгаад очих нь бол очих баха. За хонгор халдсан үрээ одоо харин 3 дээр гараад ирсэн. Дорнод аймгийн цагаан уусмын гүшилтэй үрээ юм гисэ. Өнөө жил одоо бас төрүүлсэн сорилго наадамдаа төрүүлсэн байгаа. Энэ хоёр сайхан хонгор үрээний уяасыг уран бүлэгсмийн хариат яаж бүр хэрэгчээгийн шижир болд гэдэг үеэж одоо ойж тааруулж байгаа. Аймгийн алдарт яачин байсан одоо хурдан хонгор үрээнд гараад ирсэн байгаа. За төмөр үрийн ганцэргийн яачин одоо хурдан халин үрээ өнөө жилийн ардын хөсөлийн 97 жилийн Өвөр хангай аймгийн баяр наадам түрүү магнад хурдалсан. Аман одоо дундгой аймгийн улсын бол Монгол улсын мандаа яаж гавьяд малчин дам дэржигийн Эрдэнэ жилийн мандагийн одоо медаль наадамд айрагдчихад ирсэн юм одоо сайхан урдан буян байна. За халин үрээ бол одоо өнөөдрийн одоо өнөөдрийн наадамд одоо тун сайхан дээгүүрхэн уралдаж одоо хойноос зүдгсээр гаад өдөр дээр гараад ирсэн. За хязгаалаа хонгор үрээг бол одоо нэг нийлүүлж байна ямар ч хэлсэн. За халин үрээ бол одоо өнөөдрийн наадамд арайч одоо илүү байгаа юм байна. Ханамд уяата хатмал морин соёлон хаа газрын наадмыг дийлж уралдана гэдэг л одоо өнөөдөр боллоо доо. За ингээд их бат цагаан сургуулийн тэтгэх наадам хамгааллын хэвлэсэн хүүгийн Сэлэг райны энэхүү баяр наадмын соёл насны мордын уралдаанд Өвөр хангай аймгийн Баян улсын хариат аймгийн алдарт үеаж төмөр хүрэн амзаргийн хурдан халин соёлон өнөөдрийн наадам түрүүлэн орж ирж түмэн олон наадамчдаа баясгаж байгаа нэ. За Өвөр хангай аймгийн Баян улсын хариат үеаж төмөр хүрэн амзар гэдэг үеаж газрын хол усны уртыг хуулж ирээд хурдан халин соёлонгоо өнөөдрийн наадам түрүү магнад хурдалж одоо түмэн олныг баясгаж байна. За аман хөзөө харгийн 3-аар Болгон аймгийн уран бүлэгсмийн хариат үеаж Цогтбат эрдэнэ 2 хонгор үрээ одоо хурдалж нутгасныхаа нэрийг одоо дууллаа. За 3 4 5-ын үрээнүүд одоо том бөндүүхэн ороод барайны 6 дээр одоо 2 үрээ жоохон хажууд руугаа ханараад за ингээд одоо ган толгын инх өстөнгийн бор үрээ 4 турдлаад өгийн нурын лавгагийн халтар үрээ 5 турдаж хүрэн үрээ 6-гааллаа. Дашин жилийн амар санаагийн халтар үрээ 7 турдаллаа. Төмөр үрийн амзэргийн цоогор үрээ одоо өнөөдрийн наадамд хойноос одоо зүтгэсэн боловч хараахан харилцсангүй одоо 8 турдалж явах шиг байна. За 9 сарын үрээ одоо бас нэгэн зайтайхан орж ирж байна. За хурдан соёл насны мордын уралдаан бол одоо үнэхээр ингээл гарсан шимтэйхэн сайхан уралдаан болж одоо барайнд орж ирж байна. За Арган аймгийн Өвгийн нурсмын хариат аймгийн алдарт үеач Тэсвэгийн дэлгэр насны хурдан цоогор үрээ буур үрээ өнөөдрийн наадамд 9-д ордолж байгаа харагдаж байна. За 10 үрээ за энэ одоо Болгон аймгийн Утга нурсмын хариат үеач Хишиг жаргалын шаргалаг үрээ өнөөдрийн наадамд 10 тодтолж байна. За үрээнүүд бас нэлийн одоо хол суурсан байгаа харагдаж байна. За арын үрээнүүдийг хөдлөөд 12 номертой мордсон Өвөр хангай аймгийн Баян улсын хариат байж Отгон баатрын хонгор үрээ за хажууд дараагийн ханараа явчлаа эргээд орж байгаа. За мөн одоо Арган аймгийн Өвгийн нурсмын хариат байж Сэр дамбын цоогор үрээ алсан дээр орж ирж байгаа харагдаж байна. За энэ арын үрээнүүд дотор Болгон аймгийн Баян нурсмын хариат байж Батбаярын бор саарл үрээ өнөөдрийн наадамд одоо 10 жаахан гаргаж хурдаллаа. Энэ жил одоо Баян нурын наадамд энэ жил аман хөзөнд ордолсон үрээ байгаа. Арган аймгийн Үлзийцмийн хариат байж нэргэн шинжилгээний хурдан соёл үрээ орж ирж байна. За Болгон аймгийн Монгол цэцмийн хариат байж лав дэржийн халтар үрээ 10 жаахан гаргаж одоо урдалж байгаа харагдлаа. За ингээд өнөөдрийн баяр наадмын урдан соёл насны мордын уралдаан хэвдээ журамтай сайхан болж барайнд орж ирлээ. За сайхан одож байна та. Танд баяр хүргэе. Өнөөдөр халуумэр одоо хойноос гарч зүтгэсээрээ сайхан төрүүллээ. Баярынхаа сэтгэлээс хуваалцаад морныхон бас удам огшил амжилт тэргийг хэлээ. За сайхан нотч. Энэ сайхан хот суурганы гэрж 300 км-аас саад орж иж боллоо. Тэгээд халуураа сайхан төрүүллээ. Баяртай. Халуураа энэ жилийн үед бас онцгой сайхан хурдан байгаа да. Ер нь удам огшил амжилт. Халуураа Сүхбаатар аймгийн асгацсан бод хурандаа гэж үнэн гатаа. Энэ жил хөрөнгөний ханаад төрүүлсэн. Тэгээд дорн утгачаад ирлийцсэн шилтгаан асгацсан. Монгол асгацсан. Тэгээд сая дундгой англи улс Монгол улсын гавьд болчихсон. Мандаа яаш Эрдэнэслээ ханаад шаарч ирсэн. Тэгээд энэ надад төрүүлж жилийн 3 дахь.
Хоёр соёлынтээс ер нь хоёулаа их доороос явлаа да. Тэглээ хоёулаа доороос явлаа. Цаохроо маань 8-аар орчихлоо. Цаохрын амжилт хаана оноор. Энэ Өврөнгийн наадам байрлалтай. Сая харан сумд замын наадам төрүүлчих тэгээд ирсэн. Энэ арслаараа цаг юм. Тавадарчин арслаараа цаг. Тийм байна. Энэ сайхан баяр надад зөвлөж байгаа нутгаар түнд тэр сайхан дахиад өгөж байгаа хүнд өөрөдөх амьдралд нь хаж чарга сайн сайхан нөхөсөй. Хорондоо тустай сайн амлаа л гэж. За баяр хүргье. Сайхан надж гэнэ үү? Хүрээ одоо сайхан харагдлаа. Оо баярлалаа. Сайхан давхиж ирлээ. За аймгийн Өгийн нур сумаас нэлээд бас зайтах юм. Та. За өрөөндийнхээ удам өгчлийг сайхан амжилттай байна. За энэ манай аав нэг галтар азраг нь хязгаал өрөө уран булаг сумын наадамд битүүрээ авчид төрүүлж ирсэн. Тэрний төлөөд байгаа. Тэр автар азраг нь хангав. Тэр галтар азрагаас Төв аймгийн Заамар сум. Манай хөргөн аавын хөргөний татхаа гэж нэг гат байгаа. За энэ жил хаагур надад урд нь одоо баг 3 наснда яаж. Найн. Бодлын хязгаал өрөө энэ галтар өрөө сумын наадамд төрүүлсэн. Энэ шүтлүүрээ Хашаад сумын наадамд 3-даад Өгөөнөр сумын наадамд тавлж байсан. Энэ жилийн галтар нөгөө сумын наадамд 3-даад энэ зэр дөрөв намуу үзүүлээд тэгээд 3 булаг сумын наадамд энэ зэр дөрөв 3-аар давхад харан сумын наадамд 4-ээр давхсан. Ер нь сумын наадамд 7 сар. Тэ. За ингээд өмнөд наадам ч олон даа. За юуны төрөнд Төв аймгийн Заамарт суугаад татгсар байхдаа баярлалаа гэж хэлээ. Үүний сайхан дүүний ус өрөөд мараа. Тэ. За наадамч олонтой баярлалаа. Нар хурдаг шиг сайхан наадам болчихно. За олон мэхэн. За баярлалаа. За юуны манд баяр хүргье. Их бод цагаан сурганы тахлагт одоо 2 үрээ өнөөдөр хоёулаа сайхан амуу үзүү аргийн 3-аар тавхлаа. Манай үзэгчд өөрийгөө танилцуулаад тэгээ наадмынхаас за наваг шижрүүлтээ маргад ирдэг наваг манай аймгийн алдарт байж байгаа. Энэ хоёр үрээ манай аавын найзын үрээ эрх зараа компани захирал Цогтой Батэрт үрээ. Хоёр үрээ одоо энэ жил бас хурдан байгаа гэж дуулцаа. Удам огшлын бас урдах юм. Энэ хонгорол зүрэн юу Орон аймгийн цагаан уус юм. Хонгороо Сүхбаатар аймгийн уул байсан юм байна. Хонгорол зүрэн савгаа гэдэг байна. Тэгээд хонгорол зүрэн аймгийн шин зорилгын наадам төрүүлсэн гэж байна. Хоёул цаа. Хонгороо сумдаа төрүүлдэг жижиг наадам төрүүлсэн. Хоёр нөр сайхан хайргууллаа. Нутгасны газар бол наадамч болно. За тэгээ сайхан наадам. За өнөөдөр их бод цагаан зурганы тахлага таны одоо бас хүүгийн сэвлэг үргэх энэ сайхан баяр наадам үнэхээр сайхан болж 93 наадмын хэмжээнд за мөн одоо шагаан харваатай энэхээр одоо өргөн дэлгэр сайхан юм наадам зохион байгуулж байна. Танд бас баяр хүргэе. Хурдан соёолонд нь одоо сайхан хайрагдаж наадамч нь болноо баясгалаа. Ингээд баяр наадмынхаа сэтгэлдээс та манай үзэгчтэй хаваалцсан уу? За баярлаа. Ингээд 10 хооронд ихсэрсэн намрын их сарын шинэ 8-нд ийм сайхан бэлэгдэн бэрэлтээ өдөр бод суугийнхаа тахлагыг сайхан хийлээ. Өөрийн хүслэнгийнхаа сэвлийг бас сайхан олон дүнтэйгээ ингээд ирүүлээ бас сайхан хийлээ. Тэгээд өнөөдөр бас сайхан байна. Өөрөө бас сайхан харагдлаа. Гурвынхаа бас удам урд нь одоо амжилттай байсан юм. За энэ битүүр байгаа маа. Тэгээд энэ манай 3 булгийн баг мэндэ гэдэг одоо ганцхан мэндээхын дүү гэж зөндөө байгаа. Тэгээд баг мэндэх манаас бэлгэлсүүр байгаа маа. Энэ бол алзан өгшлий л атуу. Өнөөдөр бас Төв аймгийн Баян жаргалын Тий, Төв аймгийн Баян жаргалын суманд төрүүлээд сая Өгийн нуурт бас наадам төрүүлээд. Сайхан наадч юм даа. За тэгэхээр та бас энэ нутаг усныхаа талаар энэ одоо бод зурга хэдэн онд одоо бүтээж баяр наадмаа ер нь хэдүүд хийдэг үү? Ураг удмынхныхаа талаар танайхан одоо бас энэ нутагт хэдэн үеэрээ нутгалж ирсэн тухай. За би одоо хөгн хаавуулын хөдөлтэй хөгнийхээ хэлсэлтэй хөгний хөндлөсөн хөлтэй тэгээд авч
бас мөр үйлдэлээ байсан юм гэсэн. Тэгээд одоо бас тэрнийх нь үйлчлэг яваа болохгүй л гэж бодож байна шүү дээ. Энэ сургуулийн хувьд бид бас ахтуу төр дүрслээ нэлээд бас хоёр сайхан бас бодсоор бүтээсэн. Энийг бас жил болгон бас нэг намрын ихэнх сардаа ингээд тахилга тайлбараа хийгээд нутаг орныхондоо сайхан натчихсан юм аа. Өнөөдрийн баяр наадамд Сол ойрын олон сайхан зочид төлөөлөгчд наадамчин болон эрдэмт сайхан уяаж төрөлдсөн ирсэн байна. Эдгээр хүмүүстэй хандаа сайхан. За ингээд энэ хол газраас бидний үлгийг хүлээж авч бас энэ хол газраас урд сайхан үлгээ оруулах гэж том сумаа тавих шагагаа харах гэж өчөө үзэж ирсэн сайхан бүгчүүдийн наадамч олондоо бас их баярлалаа гэж. Тэгээд бүгдийн нэрүүдийг энэ хараагийн сайхан бүхэн төсөөлөөд Монгол наадмын босоосгоо бид бүгд хийж болтгоо гэж хэлдэг. Өнөөдөр сайхан наадмыг зохион байгуулсан танд болон танаа ураг удмынхан таны гэр бүлд бас сайн сайхан бүхэнд дэдэх хүсье өрөөё. За баярлалаа. За танаа хэлж амжилтсэ. Шиний намын мэдгдсэн өдөр их мэд сургын хөсөн хөгийн сэвдэг дагваргаа гэсэн зөрөөсөн хурдан гэсэн мөсний мөрдийн дөхөн аргийн дөрөө дөхөн дэрдэг алтан дураад модернэс армаг хурдан хөлгүүдийн хэн амын дэж цодын дүүдё Төрөө магнад дөхөн дэрдгэн өөрхөн аймгийн баян болсомын уяач Ганзаргийн хажуун аман хөцөн турлаад иртгэн болгон аймгийн гурван болгосмын уяач Бэрхцраа компани захирал Зогтийн Мотерны хонгор аргийн гурав дөхөөд иртгэн болгон аймгийн гурван болгосмын уяач Бэрхцраа компани захирал Зогтийн Мотерны хонгор халсан аргийн дөрөв дөхөөд иртгэн болгон аймгийн гурван болгосмын харьяат ин кантолгийн их хөслөнгийн бор аргийн дөрөв дөхөөд иртгэн Арангаа аймгийн үгийн урсумын уяач савгийн халтар дайрчирсан нэнгийн хөдөг навхаж ирсэн хангаамх түүний дуртал дайран авшиг хамзуудад гадар хөдгэй наадад зодог Зэрэгсэн гордон соёл насны мөрдийн төрөл зарагсан мөрдийн байшингийн гардуулж байна. Гордон соёл насны мөрдийн уралдаанд Уурангай аймгийн баян голсомын харьяат Ганзаргийн халуун Булган аймгийн уран болгосмын уяач Зогтийн Батэрдны болгосмын уяач Зогтийн Батэрдны хонгор халдсан Булган аймгийн уран болгосмын уяач Савгийн халтар тус тавгсан байна. Төрөл зарагсан байшингийн гардуулж байна. За манай эрхэм наадамчин олон адам гадаадчдаар хоёр өргөе. Torzod bana
За энэхүү Булган аймгийн Уран булаг сумын Ихвэд цагаан сурганы Тахилга наадам болон заман одоо хам долгын инх өслөн хөөгийн сэвлэг дэхийг үргээх өнөөдрийн энэхүү сайхан баяр наадмын бол одоо 93 наадмын хэмжээнд үнэхээр одоо өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж байгаа нэ. За ингээд өнөөдрийн баяр наадмын одоо шагаан харвааны төрөлд одоо өнөөдөр бас олон газрын мэрэгэн харваачид одоо хүрэлцэн ирж цэцэн мэрэгнээ шалгасан одоо ийм сайхан наадгаа боллоо. За ингээд одоо өнөөдрийн наадамд одоо багийн харвааны төрөлд Төв аймгийн өндөр ширээд сумын одоо баг хамт олон бол өнөөдөр тэргүүн байранд шалгарч одоо бас амжилттай сайхан баттглаа. Ер нь одоо өндөр ширээд сумын багийнхан бол одоо үнэхээр одоо сайхан хамт олон байж олон одоо наадам оролдоонд тэргүүн байранд одоо шалгарч байдаг ийм сайхан баг байгаа. За ингээд өндөр ширээд сумын багийн харваачид 1-р орон шалгарсан бол за 2-р оронд Булган аймгийн Гурван булаг сумын Эрдэнэ булган ахлагчтай баг одоо өнөөдрийн наадамд 2-р оронд шалгарсан амжилтыг үзүүлсэн байна. За мөн одоо 3-р оронд Булган аймгийн Хишиг өндөр сумын харьяад Жаданба ахлагчтай Хишиг өндөр сумын багийн хамт олон бол одоо өнөөдрийн шагаан харвааны наадгаад одоо 3-р оронд шалгарч наадамчин олныг одоо баясгасан байгаа. Өнөөдрийн баяр наадмын сурын харвааны төрөлд олон газрын мэрэгэн сайхан араачд маань цэц мэрэгнээ шалгаж 90 одоо энэ сайхан наадмаараа өрсөлдсөн байгаа. За ингээд тэргүүн байранд аймгийн мэрэгэн ууган баяр өнөөдрийн баяр наадмын тэргүүн байранд шалгарсан байгаа бол за мөн одоо аймгийн мэрэгэн Лавгсран 2-р байранд шалгарсан байна. За 3-р байранд аймгийн мэрэгэн Батцайхан зэрэг одоо мэрэгэн харваачд эхний 3 байранд шалгарч наадамчин олноо баясгасан байна. За ингээд одоо сурын харвааны төрөлд
1 2 3 дугаар байранд шалгарсан тамирчдад за өнөөдрийн баяр наадмыг ерөнхий зохион байгуулагч Булган аймгийн 3 булаг сумын онгон хөө Алтан гэрлийн ган тулга байшаглалыг гардуулж өгч баяр хүргэж байна. Далын давар мгнаад болон Хөсгөл аймгийн их хол сумын харьяат Монгол улсын шинжилгээний даваа учирнаар мандайлан дэвсээр өчтөг хэм барилдааны нэгийн даваа инхүү хэллээ. Зүүн талаас шахаа татлаа. За манай тасад. За амар зэрэг чингэн надаас ирсэн гсэн. Баруун тамтаа Бархан Зумур захад ирсэн барилдаа талдаа Булган мөрөд сумын харьяат Амраа начин алсын сууны барьцаах гадарахт наанцхан дагуулаа тонгорчлоо. Булган аймгийн мөрөдөн булган сумын Алтан суйн боттол байгаа нэвэн дэлсэрлээ. За мөрдөө цомлсны дараа өдөр өнөхөө бөхчүүдийг гаргах юм байна. Энэ харьяат модон хангөрөв юм аймгийн арсан Томбаатар улсын эчин амар жаргалаар дөрөв давж өнөөдрийн энэ барилдаанд барилдсан 32 өхөөс тэргүүн бариулаад салтахаар шалган үлдэж хангөрөв юм аймгийн арсан Томбаатар нар зүүн баруун малын сул дээр дэвэн сэр гарч ирлээ. Тэрхэн бүддаа дамчмал таахын тогсон сой таалан болгоно. За энэхүү Булган аймгийн 3 булаг сумын нутаг дорших их бод цагаан суврагны тахилга наадам болон ган толгын энх хүслэн хүүгийн сэвлэг дэхийг үргээх өнөөдрийн энэ сайхан ёслол баяр наадмын хүчит өхөн барилдаанд улс аймгийн алдар цолтой 32 өксөд өглөн барилдаж уран урс дайчин мэхийг уралдуулсан одоо үнэхээр энэ сайхан одоо барилдааныг үзүүлсэн байгаа. За Булган аймгийн 3 булаг сумд одоо хизээнээсээ хүчит өвчүүдэрийн алдартай сайхан нутгаа. 3 булаг нутгаас Монгол улсын хүчит гард Ичтэржин Дорж самбуу заман одоо улсын өсгөлөр начин Яндан самбуу за энэ дөрөлдөж байгаа улсын начин Бат Эрдэнэ цогт жаргал заман одоо өнөө жил одоо бас ардын өсгөлийн 97 жилийн ойгоор Монгол улсын шинэхэн начин одоо цолтон бол одоо 3 булаг сумаас төрөн гарсан гэдэг одоо үнэхээр одоо олон сайхан өчтний өлгийн сайхан нутаг үлээ. За ингээд өчтөхийн барилдааны төрөө үзүүр үхийн одоо барилдааныг та бүхэн харж байна. За өнөөдрийн барилдаанд одоо барилдсан хүчит 32 бүхөөс Булган аймгийн 3 булаг сумын харьяат Монгол улсын начин Бат Эрдэнэ заман одоо 3 булаг сумын харьяат өнөөдрийн энэхүү баяр наадмыг ерөнхий зохион байгуулагч Алтан гэрлийн ган толгын төрсөн дуун аймгийн арслан Алтан гэрлийн Отгонбаатар нар одоо хүчийг үзэн үзүүр төрөв ураасалтахаар одоо барилдаж байгаа нэ. За хоёр бүхэн барилдаан бол одоо үнэхээр хүч шавхсан үнэн одоо хүчийг үзсэн дайчин хурц барилдааны гаргасан ийм сайхан барилдаан болсон байгаа. За Алтан гэрлийн Отгонбаатар арслан бол одоо манай бүгд нар хөгчөд олон жил одоо улсын цол өргөдөж одоо цолоо ахиулах өхөө гэж одоо таамаг дэвшүүлж бас ч одоо олон жил сайхан барилдаж улсынхаа их баяр наадамд 3 удаа 4 даваад байгаа. Манай улсын Шилдэг аймгийн арслангуудын нэгэ. За ингээд начин арслан хоёрын барилдаан бол одоо үнэхээр сайхан болж хоёулаа одоо бие биенээсээ барьж сонголтсон одоо ийм барилдаан үргэлжилж Булган аймгийн 3 булаг сумын харьяат Монгол улсын хүчит начин Бат Эрдэнэ өнөөдрийн баяр наадмын түрүү өхөр шалгарч түмэн олонны наадамчтай баясгалсан байгаа. За ингээд үзүүр өхөр Булган аймгийн 3 булаг сумын харьяат аймгийн арслан Алтан гэрлийн Отгонбаатар үзүүр өхөр одоо шалгарсан байгаа. Булган аймгийн 3 булаг сумын гол ган толгын хөслөнгийн сэвлэг дэхний үргэлгийн баяр цэнгэл наадмын хүчит өхөн барилдаанд 32 барилдсанаас Булган аймгийн 3 булаг сумын харьяат Булган хангаан хүчтэн дэвжээ. Хишигэрэн компани өхөө Монгол улсын начин Бат Эрдэнэ дөрүүлж Булган аймгийн 3 булаг сумын харьяат Булган хангаан хүчтэн дэвжээ. Модон хан Хишигэрэн инстрал компани бүх Монгол улсын начин Бат Эрдэнэ дөрүүлж Булган аймгийн 3 булаг сумын харьяат Булган хан бүхэн дэвжээ. Модон хангөрөв юм бүх
аймгийн Арслан алтан гэрлийн том баатар зөвлөлөө. Бэкшүүгийн нэрүүд Булган аймгийн Урбан булаг замын гэрээд Сод Монгол гүрүү Булган ханга бүхийн дэвжээ. Монгол улсын шин залууначин дэсцүүгийн амраж иргал. Аймгийн зан өсгөрөөд өнөр тус үлдлээ. Нүгэрээд олон сайн марлаа. Олон гол дүр болчихоо. Аймаг дотор хөвгөлөө. За өнөөдөр манай бүхэн тайлбарыг болгоно тайлбарлагч олон домны жижиг хэмээн алдарсан сумын ачин Төмөнгийн даваа Тунгалаг долгиолох цагаар улс толгодны цэцгэлсэн Анхдагч төрдөг хаа